Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Монгол хэл 3 дугаар ангийн мэрэгжлийн бүлэг. Увсан аймгийн боловсрол соёл урлагийн газар Бөхмөрн сумын ерөнхий боловсролын сургуулийн багангийн багш байгаль. Өнөөдрийн хичээлээр баримтлах тэгтэйгээ танилцъя. Багш хичээлээ зааж ярьж байгаа үед суралцагч микэ хаагаад хичээлдээ анхааралтай идэвхтэй оролцоорой. Дараах шүлгийг анхааралтай сонсоорой. Би өөрөө балархаа их шиг, эцэг минь том өсөг, ижээ минь эрдмийн заяа гийгүүлсэн их шиглэнд аавсэг, амьдрал минь сонсголонд уртыг шиг, амьдрахын тулд хийсэн бүхэн минь үйлэг, миний эх орн монгол хэлний зүй. Багуугийн лагуй сүрэнгуайн монгол хэлний зүй шүлгийн хэсгээс багш нь уншиж сонирхоллоо. Шүлэгт улаан өнгөөр тодруулсан хэсгийг уншаарай. Эдгээр үг үсэг дүрмүүд маань бидний амьдралд өдөр тутамд хэрэглэгдэх гэдгийг зохиолч дүрслэн харуулжээ. Эгшгийн тухай мэдлэгээ сэргээн сонцгоё. Үргэлтэд эгшиг гэж юу вэ? Үгийн нэгдүгээр үед орсон богино эгшиг тод сонсогддог учраас үргэлтэд эгшиг гэж нэрлэдэг. Балархаа эгшиг гэж юу вэ хүүхдүүдээ? Үгийн нэгдүгээр үеэс хойш орсон богино эгшгийг балархаа эгшиг гэдэг. Дараах зүрхийг уншаарай. Уншиж мэдхэд ном сайхан, уулзаж ярихад нөхөр сайхан. Зүрхийнхээ үргэлтэд эгшгийг тодруулъя. Сайн ажиглаарай. Уншиж мэдхэд ном ярихад нөхөр. Үргэлтэд эгшгийг багш нь улаан өнгөөр тодрууллаа. Сайхан уулзаж гэдэг үгэнд яагаад үргэлтэд эгшиг байхгүй байгаа юм бол? Зүйтэй. Хос эгшиг, урт эгшиг учраас үргэлтэд эгшиг болохгүй. Балархаа эгшгийнхээ доогуур зурж тэмдэглэе. Мэдхэд сайхан уулзаж ярихад нөхөр сайхан. Үргэлтэд ба балархаа эгшиг маань зөвхөн богино эгшигт байдаг гэдгийг бид өмнө ангидаа бичсэн. Хүүхдүүдээ бидний аав ээж ямар үерхтэй юм бол хамтдаа ярилцъя. Биднийг өсгөх үерхтэй, мөн хүмүүжүүлэх бас туслах үерхтэй байдаг юм байна. Тэгвэл балархаа эгшиг маань бас үерхтэй. Ямар үерхтэй юм бол хамтдаа зээ. Эгшигжүүлэх, ялгах, зөөлрүүлэх гэсэн 3 үерхтэй байдаг юм байна. Тэгвэл бид өнөөдрийн хичээлээр балархаа эгшгийн эдгээр 3 үүргээс зөвхөн эгшигжүүлэх үүргийг мэдэж хэрэглэх сурнаа. Энэ маань суралцсан зорилтын 3-2-ын Б. Өнөөдрийн хичээлийн зорилго маань балархаа эгшгийн эгшигжүүлэх үүргийг мэдэх, зөв алдаагүй бичиж сурах. Дараах зургийг нэрлээрэй хүүхдүүдээ. Эдгээр үсэг оролцсон байгааг ажиглаарай. Эхний үг маань тарч хүүхдүүдээ засмал, гүрвэл, эмнэг, бөмбөг, бүргэд, бяцлаг, төгөлөг. За эдгээр үгнүүдээс бүгдээрээ эгшигт гүйгүүлэгчээ ялгана авъя. Засмал гэдэг үгээс эм гүйгүүлэгч. За гүйгүүлэгч үсгүүдээ нэрлээд байгаараа хүүхдүүдээ. Эдгээр 7 гүйгүүлэгчийг эгшигт гүйгүүлэгч гэж нэрлэдэг. Заримдаг гүйгүүлэгчээ нэрлээрэй. Ямар үгэнд ордог бол эгшигт гүйгүүлэгч Монгол баавар гэдэг үгэнд ордог. Зүйтэй. Цоожоо засаа тушаачих гэдэг үгэнд орсон эдгээр 9 гүйгүүлэгчийг заримдаг гүйгүүлэгч гэж нэрлэдэг. За балархаа эгшгийн эгшигжүүлэх үүрэг маань эгшигт гүйгүүлэгчийг эгшигжүүлнэ. Мөн заримдаг гүйгүүлэгчийг эгшигжүүлнэ. Дараах загварыг ажиглаарай.
Тэгэхээр одоо эдгээр загвар тохирох үг жишээ гаргая. Загвар тохирох жишээ гаргацгаая. Эхний загвар уншаарай. Их шигт гэвүүлэгчийн нараас их шигт гэвүүлэгч орвол их шигтээ бичигдэнэ гэдгийг бас 7 дээр нэмэх нь 7 тэнцүү гэж загварт оруулсан байна. Хамтдаа жишээ гаргая. Савар, хамаг, тугал, үнэг. Дараагийн загвар маань заримдаг гэвүүлэгчийн нараас их шигт гэвүүлэгч орвол их шигтээ бичигдэнэ. Үүнийг 9 дээр нэмэх нь 7 тэнцүү гэж бас тэмдэглэдэг. Жишээ гаргаарай хүүхдүүдээ. Худаг, тохом, тасар, эрдэм. Багш нь улаан өнгөөр их шигт гэвүүлэгчийг, ногоон өнгөөр заримдаг гэвүүлэгчийг тодруулж өгсөн байгаа. 3 дахь загвар маань заримдаг гэвүүлэгчийн нараас заримдаг гэвүүлэгч орвол их шигтээ бичигдэнэ. Жишээ гаргаарай хүүхдүүдээ. Уншия. Навчис, засаж, бусдад. Загвар тохирох үгийг олоорой хүүхдүүдээ. Загвараа уншаарай. Эдгээр 3 загвар тохирох үгийг олоорой. Бусад, намар, дэвтэр. За эдгээр үгийнхээ балархах хишгийг тодруулъя. За балархах хишгийнхээ өмнө ба хойно байгаа гэвүүлэгч үсгийг сайн хараарай. Тэгээд аль загварт тохирж байгааг олъё. Бусад гэдэг үгийнхээ балархах хишгийн үүргийг тэмдэглэж суръя. Балархах хишгийн үүргийг тэмдэглэхдээ ишгжүүлж байгаа гэвүүлэгч рүүгээ сумаа зааж тэмдэглэнэ. Та нар дэвтэр дээрээ цэвэр нямба хийгээрэй. Багш нь балархах хишгийн үүргийг нь тэмдэглэж сурлаа. Эхний загвараа хараарай хүүхдүүдээ. Их шигт гэвүүлэгчийн нараас их шигт гэвүүлэгч орвол их шигтээ бичигдсэн үг аль нь вэ? Тийм ээ, намар. 2 дахь загвар тохирох үгээ олцгоё. Дэвтэр гэдэг үг маань таарч байна. Тэгвэл бусад гэдэг үг маань 3 дахь загварт тохирч байна. Сайн байна хүүхдүүдээ. Ишгжүүлэх үүрэг нь нэг үүрэгтэй, 2 үүрэгтэй гэж бас байдаг юм байна. Балархах хишгийн үүргийг тодорхойлъё. Ахмад. Балархах хишгийг ажиглаарай хүүхдүүдээ. Энэ маань заримдаг гэвүүлэгчтэйг ишгжүүлэх үүргээр орсон байна. Мөн их шигт гэвүүлэгч имийг ишгжүүлэх үүргээр орсон байна. Бөмбөг. Балархах хишгийн үүргийг тэмдэглэе. Уншаарай. Зүйтэй. Атар. Балархах хишиг маань их шигт гэвүүлэгчийг ишгжүүлэх үүргээр орсон байна. Хэрэм. Ажиглаарай хүүхдүүдээ. Их шигт гэвүүлэгч имийг ишгжүүлэх үүргээр орсон байна. Эхний 2 үг маань 2 үүрэгтэй. Дараагийн үг маань 1 үүрэгтэй орсон байгааг бид хамтдаа тодорхойллоо. Үгүүдийг уншаарай хүүхдүүдээ. Эдгээр үгээс балархах хишг нь 2 үүрэгтэй орсон үгсийг олъё. Ингэхийн тулд бид балархах хишгийнхээ үүргийг тодорхойлъё. Сарлаг гэдгийн балархах хишг маань намар гэдгийн балархах хишг, чадал гэдгийн балархах хишг, найдвар гэдгийн балархах хишг. За хараарай хүүхдүүдээ. Тэгвэл 2 үүрэгтэй үг маань сарлаг, найдвар гэсэн 2 үг байсан байна. Балархах хишг нь 2 үүрэгтэй орсон байна. Найдвар, сарлаг гэдэг үгийг. Дараагийн дасгалаа ажилцгаая. Балархах хишгийн ишгжүүлэх үүрэг нь их шигт гэвүүлэгчийг ишгжүүлэх үүрэгтэй. Дараах жишээг уншаарай. Самбрын, цацаргаа, үйлдвэрээс, эмнэгээр. Багш нь балархах хишгийн үүргийг тэмдэглэлээ. Хэдэн үүрэгтэй орсон байна хүүхдүүдээ? Мөн балархах хишг нь гээгдсэн байна уу, гээгдээгүй байна уу гэдгийг сайн хараарай. Балархах хишг нь заримдаг гэвүүлэгчийг ишгжүүлэх үүрэгтэй.
балархах ишгийн ишгжүүлэх үүрэг. Балархах ишг маань ишг тэгвэлгчийг ишгжүүлэх үүргээр орно. Жишээг уншаарай хүүхдүүдээ. Самбар, самбрын. Цацраг, цацрага. Үйлдвэр, үйлдвэрээс. Эмнэг, эмнэгээр. За балархах ишгийн үүргийг багш нь тодорхойллоо. Хэдэн үүрэгтэй орсон байна хүүхдүүдээ? Мөн балархах ишг нь гээгдсэн үү, гээгдээгүй юу гэдгийг ажиглаарай. Балархах ишг нь мөн заримдаг гээгүүлэгчийг ишгжүүлэх үүргээр ордог. Жишээг уншаарай. Нүхтэд, нүхтдээ. Анчтад, анчтадаа. Зочдод, зочдодоо. Бусдад, бусдадаа. За эдгээргүүд маань бүгд 2 үүрэгтэй орсон байна. Мөн балархах ишг нь гээгдээгүй. Тэгвэл балархах ишг нь 2 үүрэгтэй бол гээгдэхгүй гэдгийг бид мэдэж авлаа. Балархах ишгийн үүргийг тайлбарлаж, залгуурыг зөв залгаж бичээрэй. Багш нь балархах ишгийг тодруулсан байгаа. Үүргийг нь тэмдэглээрэй. Засмал гэдэг үгээ залгасан хүүхдүүдээ багшийнх нь үүрэг тэмдэглэхдээ тааруулаарай. Засмал гэдгийг балархах ишг маань ишг тэгвэлгч эм, ишг тэгвэлгч илийг ишгжүүлэх үүргээр орсон учраас балархах ишг маань гээгдэхгүй бичигднэ. Төгрөг гээгүүлэгчийг ишгжүүллээ. Мөн эргүүлэгчийг ишгжүүлэх үүргээр орсон. Яагаад эргүүлэгчийг ишгжүүлж байгаа юм бол зүйтэй ишг тэгвэлгч маань өмнө буюу хойно ишгтэй бичигддэг. Гэтэл эргүүлэгчийн өмнө гээгүүлэгч үсэг байгаа учраас балархах ишг маань ишгжүүлэх үүргээр орсон байна. 2 үүрэгтэй орсон учраас балархах ишг нь гээгдээгүй. Бөмбөг гэдэг үгийнхээ үүргийг, балархах ишгийн үүргийг тэмдэглэлээ. Сайн байна. Гээгдэхгүй бичигдэнэ. Дараах үгийг оролцуулна. Өгүүлбэр зохиоцгоё. Зургийг нэрлээрэй. Самбар. Самбар гэсэн үг оролцуулаад өгүүлбэр зохиогоорой хүүхдүүдээ. Багш нь ангийн хүүхдүүдийн зохиосон өгүүлбэрээс жишээ болгон орууллаа. Жижүүр сурагч, самбарын алчуур, нургав. Төгрөг. Өгүүлбэр зохиогоорой хүүхдүүдээ. Мөнгө төгрөгөө гамтаа хэрэглэх арга ухаанд суралцъя. Бөмбөг. Өгүүлбэр зохиогоорой хүүхдүүдээ. Миний дүү бөмбөгөөр тоглох дуртай. Сайн байна. Аль нь зөв бэ? Самбар. Самбарын. Самбарын гэдэг үгийг багш нь 2 янзаар бичлээ. Балархах ишгийг нь тодруулъя. Аль нь зөв бэ хүүхдүүдээ? Зөв буруугаа мэдхийн тулд бид балархах ишгийн үүргээ тэмдэглэнэ. Зүйтэй. 2 үүргээр орсон учраас эхний үг маань буруу байсан байна. Дараагийн жишээ маань бөмбөг. Бөмбөгийн. Багш нь бөмбөгийн гэдэг үгийг 2 янзаар бичлээ. Балархах ишгийг нь тодрууллаа. Аль нь зөв бэ хүүхдүүдээ? Үүргийг нь тодорхойлъё. Гээгүүлэгчийг ишгжүүлсэн байна. Мөн гээгүүлэгчийг ишгжүүлэх үүргээр орсон учраас балархах ишг нь гээгдээгүй учраас эхнийх нь буруу байсан байна. 2 үүргээр орсон самбарын, бөмбөгийн гэдэг үгүүд маань зөв байсан байна. Бидний хичээлээр юу мэдэж авснаа эргэн саная. Балархах ишгийн ишгжүүлэх үүрэг нь ишг тэгвэлгчийг ишгжүүлэх үүрэгтэй гэдгийг мэдэж авсан тийм ээ хүүхдүүдээ. Жишээ нь хавар, жаргал, эмнэг. Мөн заримдаг гээгүүлэгчийг ишгжүүлэх үүрэгтэй байдгийг бид мэдсэн. Жишээ нь олдоц, засах, орхиц.
За мөн загварын сайн хараарай. Ишигжүүлэх үүргээр урсан балархай их шиг нэг үүрэгтэй бол гээгднэ. Жишээ нь увил гэдэг үгэнд ийм залгуур залгахад балархай их шиг маань зөвхөн ил гээгүүлэгчийг ишигжүүлэх үүргээр урсан учраас балархай их шиг маань гээгдсэн байна. Ишигжүүлэх үүргээр урсан балархай их шиг хоёр үүрэгтэй бол гээгдэхгүй. Жишээ нь самбар гэдэг үгийн балархай их шиг маань хоёр үүргээр урсан учраас гээгдээгүй гэдгийг бидэж авлаа. Бүгдээрээ гэрийн даалгавраа тэмдэглэж авцгаая. Дараах үгсийн балархай ихшгийн үүргийг тайлбарлаж залгуурыг зөв залгаж холбоо үг үүсгээрэй. Үлгэрийн аймгийн төслийг цэргээс гэж бичхийн тулд балархай ихшгийнхээ үүргийг тодорхойлж зөв залгаарай. Мөн холбоо үг үүсгэе. Жишээ нь үлгэрийн халагдах, үлгэрийн биелүүлэх, үлгэрийн дарга, үлгэрийн ном. Зүйтэй үлгэрийн ном гэсэн холбоо үг үүсгэлээ. Үүсгэсэн холбоо үгээрээ өгүүлбэр зохиож бичээрэй. Жишээ нь би үлгэрийн ном унших дуртай гэх мэтээр даалгавраа сайн хийгээрэй. Хариуцлагатай эцэг эх та хүүхдийнхээ хичээлийг хуваарийн дагуу хийлгэх, багш нартай нэгт холбоотой ажиллах, дархлааг дэмжих, хоол хүнс өгөх, аюулгүй байдлыг хангаж хараа хяналтгүй орхихгүй байх мөн гарыг тогтмол угааж маск зөөж хэвшүүлээрэй. Анхаарал хандуулсанд баярлалаа. Хөөрхөн шавнырынхаа эрдэм сурах их үйлсэд нь амжилт хүсье. Баяр таа.